Олон улсын музейн өдрийг 1977 оноос хойш жил бүрийн 5 дугаар сарын 18-нд тэмдэглэж ирсэн төвхтэй. Энэ жил хурдтай өөрчлөгдөж байгаа нийгэмдэх музейн ирээдүйн уриатаагаар зохион байгуулсан юм. Аранга аймгийн музейний тус баярын өдрийг тохиолдуулан байгалийн түүхийн музейтэй хамтран байгалыг ойроос төр үзэсгэлэн энэ сарын 18-ны өдөр өөрийн төр үзэсгэлэнгийн танхимд нээсэн юм а. Үзэсгэлэнд 85 дисийн 91 ширхэг үзмрийг дэлгэсэн юм. Зэрлэг ан амтан жигүүртэн эрвэхэ болон цог хорхой зэрэг амьтдын олон төрлийг мөн олон зүйлийн ургамлын талаар үзэсгэлэнгээс харж болох юм а. Амьтдын төрхийг харьцуулан харж хоорондын ялгааг тань мэдэх олон талын ач холбогдолтой төр үзэсгэлэнг өнөөдрийн байдлаар 500 гаруй хүүхэд үзэж сонирхжээ. Энэ байгалийн түүхийн музейн сан хөмрөгт хадгалагдж байгаа энэ үзмрүүдийг энд авчирснараа бол тэр болгон орон нутгийн хүүхдүүд Улаанбаатар хотод очиж байгалийн түүхийн музей дээр өөрийн биеэр очиж үзэх тэр болгон нөхцөл бололцоо бас ямар өнөөдөр тийм учраас бас орон нутгийн хүүхдүүд 91 ширхэг үзмэр дунд бас говийн олдвор болох динозавр үлэг гөрүүлийн бас толгойг ишгтгэж өгч авчирснараа бас орон нутгийнхаа хүүхдүүдэд бас тодорхой хэмжээний бас мэдээллийг хүргэх зорилготойгоор дэглэсэн. За өнөөдрийн байдлаар бол байгалыг ойроос энэ үзэсгэлэнг нийтдээ нэг 500 гаруй хүүхэд сонирхоод байна. Удахгүй олон улсын хүүхдийн баярын өдөр тохиох гэж байна 6 сарын 1-нд. За мөн ингээд Аранга аймаг манаас өөрөө аялал жуулчлалын бүс нутаг учраас аялал жуулчлалын улирал эхэлж байгаатай холбогдуулаад бас Монгол орныг төдийгүй бас Арангаа нутгийг зорин ирэх гадаад дотоодын аялагчтай бас толиулахад бас баяртай байгаа. Энэ үзэсгэлэнг Аранга аймагт анхудаа дэлгэсэн. Орон нутгийн хүүхд багчууд иргэдэд зэрлэг ан амтныг ойроос харах боломжийг олгосноор онцлог байлаа. Мөн аялал жуулчлалын улирал эхэлж байгаа учраас гадаад дотоодын аялагчдад зэрлэг байгалийн тухай ойлголт өгөх боломжийг нээж өгөх юм а. Төр үзэсгэлэн 7 дугаар сарын 18-нд дуусах юм а.